Сайн байцгаана уу? Стайлист Майка байна. Манай бүсгүйчүүд шүгээр дүүрэн хувцастай яж гатгшаа гарах гэхээр нэг л хувц олдохгүй байна уу? Тэгвэл Майка туслая. Өнөөдрийн бичлэгээр дамжуулан цагаан цамцаар 7 хоногийн турш хэрхэн олон стил гарах талаар заах юм. Хувцаа хэрхэн зөв тохируулан өмсөх талаар дэлгэрэнгүй суралцахыг хүсч байгаа бүсгүйчүүд 9 сарын 13-нд эхлэх бүсгүй хүн байх урлаг сургалтанд минь бүртгүүлээрэй. Цагаан цамц гэдэг бол эмэгтэй хүний шүүгэнд заавал байх ёстой хувцсын нэг юм. Агуур нь оверсайз байх тусмаа олон стил гарах боломжтой. Ажил хэрэгч стил. Нэгдэг өдөр бол ажлын эхний өдөр учраас ажил хэрэгч стилийг гаргаж өгнө. Ажил хэрэгч стилийг гаргахын тулд та цагаан цамцныхын доор костюмны өмд өмсөж өгнө. Хоёр дахь өдөр бол даруухан стил имижийг бүрдүүлж өгнө. Цагаан цамцныхан дээр нооссон ханцуутай бол ханцуугүй цамц өмсснөөр даруухан, зөөлхөн, ажил хэрэгч, нүдэн дулаахан стил имижийг бүрдүүлж өгнө. Гурав дахь өдөр бол хүчрхэг эмэгтэйн дүр төрхийг бүтээнэ. Цагаан цамцныхан гадуур бараа өнгийн хослол өмснөөр та илүү хүчрхэг, ажил хэрэгч эмэгтэй дүр төрхийг бүтээх юм. Дөрөв дэх өдөр бол классик стилийг гаргаж өгнө. Цагаан цамцныхан доор джинс өмд өмснөөр ажил хэрэгч, чөлөөтэй, классик, цэвэрхэн эмэгтэй дүр төрхийг бүтээх юм. Тав дахь өдөр бол тачаангуй дүр төрхийг бүтээх өдөр юм. Цагаан цамцныхан гадуур бүс юм уу цээжив зөөх бөгөөд цагаан цамцныхан доор жижигхэн, шорт, юб өмсөж ой гутлаар чимж өгнө. Яагаад гэвэл 5 дахь өдөр бол ажлын сүүлийн өдөр юм. Тиймээс та ажлаа тарчаад яагаад ч юм цаанаасаа гэгэлдэг өдөр байдаг те. Тэгвэл ажлаа тараад шууд найзтайгаа уулзаж болох юм аа. 6 дахь өдөр бол болзооны өдөр. Та цагаан цамцныхан доор юб өмсөж өгснөөр илүү эмхтэлэг дүр төрхийг бүтээх юм. 7 дахь өдөр бол чөлөөт стилийг гаргаж өгдөг юм. Та цагаан цамцныхан дотор мак юм уу, эртүүз, богинохон шорт өмсөж, доор нь кет өмсснөөр чөлөөтэй эмэгтэй дүр төрхийг бүтээх юм. Ингээд та ганцхан цагаан цамцаар дамжуулан 7 хоногийнхын стилийг гаргах боломжтой болчлоо. Тэгэхээр манайхан өөртөө байгаа цагаан цамцаараа дамжуулан гой стилийг гаргаж өгөөрэй гэж зөвлөе. Өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.